За та бүхэнд орой минь төргийа. Одоо алийн болгон шүүмжлэхвдээ энэ хууль зүйн салбар харьцангуй миний ойлгосноор одоо зөрчилтөө хязгаарлалтад өгнөл харьцангуй бага гаргасан салбар гэж ойлгож байгаа. Тэгэхдээ энэ хүний эрхийн үндэсний комисс, цагаатах ажлыг өдөртөн зохион байгуулах комисс хоёр дээр хязгаарлалтад өгнөл авсан талаараа бас нэг яагаад энэ талаар ийм хязгаарлалтад өгнөл авчиж байгаа талаараа нэг дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч гэж. Хоёрт энэ байнгын орооны дарга бас хэлсэн. Энэ ч нэр дурддагдаад байгаа яг энэ хууль зүйн салбарын харьяа агентлаг газрын дарга нар нь бүгд байх ёстой гэдэг. Яг бүгд байгаа юм шиг зарим нь бол алга байна. Бас дарга анхаарах юм уу? Жишээлбэл гадаад дэргийн харьяатын газрын дарга гэж бол бас ирээгүй байна. Сая өөр зоочлоо. Тэгэд энэ ирсэн болвол нөгөө мэдээллүүдийн чинь нөгөө дэлгэрэнгүй мэдэх гээд байгаа учраас одоо жишээлхэд гадаад дэргийн харьяатын газрын дарга бол шинээр томилогдох шиг болсон. Тэгээ яг энэ өнгөрсөн хугацааныхаа алдаа дутагдaltaа яг ингээд гүйц танилцж амжсан хэсгийг би бас мэдэхгүй байна. Тэгээ амжсан бол юун дээр анхаарч ажиллах тиймэрхүү одоо төлөвлөгөө өгөх юм байгаа талаараа бас мэдээлэл өгөөч гэж. Холбогдох сая асуултанд гарсан байгууллагууд хариултаа хэлье. Эндэр дээр гарч яахгүй бол та нарын микрофон яахгүй. За эндрийн микрофоныг өгье. Өөрийгөө танилцуулаад тэгээ хариултаа өгөөрэй. Хүний эрхийн үндэсний комиссийн санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Бадамсар Ежид Цогтбаатар гишүүний асуултанд хариулъя. За 25 оны төсвийн гүйцэтгэл санхүү нэгтгэсэн тайланд хязгаарлалтад өгнөлт авсан үнээр 214 сая төгрөгийн авлага үүсгэсэн, 328 сая төгрөгийн өвлөг үүсгэсэн ийм асуудал байгаа. За авлага дээр болохоор Ахмадын сан болон нэмэлт санхүүжилтийн дансыг сангийн ам одоо жилийн эцэст төрийн сандаа төвлөрүүлээд энийг манайх авлагаар бүртгэхэд аудитын газраас авлага үүсгэсэн байна гэдэг ингээд зөрчил тооцоод ингээд авсан байгаа. За 328 сая төгрөгийн өвлөг дээр манайх төсвийн гүйцэтгэлээрээ 94% гүйцэтгэл гарсан, санхүүжилтийн гүйцэтгэл 702 сая төгрөгийн санхүүжилтийг авч чадаагүй байгаа. Ерөнхийдөө санхүүжилтийн 50%-аар авч чадаагүй санхүүжилтийн 50%-аар ингээд өглөг үүсгэсэн юм асуудал байна. За дараагийн байгууллага нь аудитын газар Цэдэнжив дарга байна уу? Сая хариулахад. За цагаатах комиссийн өөрийгөө танилцуулаарай. Ажлын хэсгийн гишүүн. Та бүхэнд энэ орой минь төргий. Цагаатах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссийн нарийн бичгийн дарга Цасчихэр байна. За манайх нэг хоёр асуудал дээр хязгаарлалтад өгнөлт авсан. Нэг нь үндсэн хөрөнгийн дасан бүртгэлтэй элэглэлээр анхны өртгөө нөхсөн нийт 15.1 сая төгрөгийн хөрөнгийн асуудлыг төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар авч тавьж ингэж шийдвэрлэх арга хэмжээг аваагүй. За энийг бол тухайн нөхцөл байдалтай уялдаад манай санхүүгийн буруутай үйл ажиллагаа болсон гэж бид хүлээн зөвшөөрч энэ асуудлыг тавиад тоолго тооцоо эхлээд асуудлаа шийдвэрлүүлэх явж байгаа. Нөгөө нэг асуудал нь болохоор анхан шатны баримтын бүрдэл дутуудаа ийм 10.5 сая төгрөгийн үйлчлэгээний зарцуулсан ийм зөрчил гарсан. За энэ хоёр дүгнэлтийг бид нар анхаарч цааш тийм асуудал гарахгүй. За аудитын газраас хариулах уу? За. Харьяатын газрын дарга за гадаад дэрэг харьяатын газрын за асуудлуудаа бүрэн танилцсан. Тэгээд гадаад дэрэг харьяатын газрын дунд үндэстэй зөрчилгүй дүгнэлт авсан. Тэгээд 13 асуудал дээр бас 77 сая төгрөгийн зөрчилтэй холбоотой 77 сая төгрөгийн энийг залруулж засаад явж байгаа. Цаашд бол энэ төрлийн бас зөрчлүүд гарахгүй чиглэлээр анхаарч ажиллана.